Хүүхдүүдээ одоо би танарт гарцаар яаж гарах тухай хэлж өгье. Эхлээд замын гарцсандаар ирээд зогсно. Ногоон гэрэл ассан байна уу үгүй юу гэдгийг сайн харна. Ногоон гэрэл ассан ч замын хоёр талаас машин ирж байна уу үгүй юу, машины хөдөлгөөн бүрэн зогсож үгүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй. Бас жолооч намайг харсан эсхийг би сайтар шалгадаг. Жаахан хүүхдүүдийн хувьд том хүмүүс шиг өндөр биш учраас жолооч нар зам хөндлөн гарч байгааг нь анзаарахгүй байж магадгүй шүү дээ. Тиймээс гараа өргөөд зам хөндлөн гарч байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Зам гарахдаа мөн гарцны баруун талаар зам хөндлөн гарна. Зам гарч байхдаа ч жолооч нар руу байн гарч байх хэрэгтэй шүү дээ найзуудаа. Зарим хүмүүс зам гарахдаа гүйд энэ маш буруу гэж манай багш хэлсэн. Яагаад гэвэл гөөх үед хүний анхаарал суларч зөвхөн урдаа байгаа зүйлийг л хараад хажуу талаа бараг хардаггүй гэсэн. Мөн зам хөндлөн гарахдаа чихвч зүүх, уцаар ярих, уцаараа оролдож болохгүй шүү. Зам хөндлөн гарахдаа аюулгүй байдлаа хангаж гарцаар зөв гарах нь иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг гэж манай аавч хоёр хэлсэн.